Зохиолч Ядам Доржийн мөнх жаргалын нүд гэдэг өгүүллэг. Энэ өгүүлгийг жүжигчин Бэлгүн Сар та бүхэн сонирхолтой. Сардамал замд шахагдж адлагдсан өвс шоодорхон бохилзэж хаа нэгтээс буцах цагийн ганирсан дуу зүрхийн минь чимхэн хадгалах намрын нэг өдөр тэр өвсний толгой дээр байгаа юм шиг сэтгэл минь тохилзоод би байрны гадаах санал дээрээ суучгаад энэ дэрийг бодмоглонгоо тамхи татаж суулаа. Уг нь тамхины тухай гэж нэг хууль байгаач тэр нь надад зориулсан биш, өөр хэн нэгэн зориулсан юм шиг санагдаад хээв нэг сууж байгаа маань энэ л дээ. Хүүхдийн тоглоомын талбай. Энийг хараад хэсэг суухад балчир насандаа эргээд очихсан юм шиг гинэн сайхан байдаг л да. Тал талаас нь хэрчигдэж, тануулж, их л зай баг. Алга дармхан болчихсон энэ талбайд бие хүртэл толгоогоо шургуулж амжих юм да. Нэг бодлын байрныхан жаалуудтай тэр энэ давчуу гадраас нь булаацалтаад байгаа ч юм шиг санагдаад цээж би арц хийгээд явчихлаа. Би өдийг хүрэхдээ өөрийгөө тиймхэн юмд өмөлдөж өргөнөх хүн биш гэж бодож байсан үгүй байж. Би өөрийгөө таньдгүй байж. Тэгэл би өөрийгөө танихгүй байна гэж бодох болгондоо хүүхэд нас руугаа очихыг хичээдэг. Ганцхан тэндэл дэндүү дотно. Дэндүү танил ертөнц маань байдаг юм л да. Ингэж бодож суугаад багын нэг явдал минь санаанд орлоо. Манай суманд Сэмэр гэдэг нэртэй хоёр нүдэн таг сохор нэг өндөр хөхөвгөн байсан. Чиргүү сайхан хэсгэр. Сэмэргүйг яг хэн болох талаар нь манай сумынхан мэдхээсээ мэдэхгүй нь олон л доо. Урьян хаан соёд хүн Хатанбаатар Магсаржовын газарчийг хийж байгаад цагаан орсуудад баригдаж хоёр нүднээсээ салсан гинлээ. Гэдгэлэг бүдүүлэг үгэл хаяахан л хаяага сөксөн герт салхи орж ирж байгаа юм шиг сэв гээл эргээд мартагддаг байсан. Соёд хөөмийн жингнүүлж илэн халих шиг эсрэхтэй гаргуун болохоор нь тэгж таамагласан байж ч магадгүй. Ардын дуг бол ёстой л нэг агаар зүсэж салхи хуйлэрч адуу шиг давхитлан эсгэрнэ гэж. Сохор хүн чинь сонсгол сайтай байдгийг. Аливаа дуу хуурны нуглаа айзмыг ганц сонсоод уран ганган хийж байгаа юм да гэж ирээд л манай сумын клубын эрхлэгч галдаагаа магтаж гарнаа. Дууны нуглаа уран ганган хийх гой хөвөрдөх гэх мэт үгүүд тэр үед их содон сонсогддог байж. Тэгээд дууг торох шиг гэж бодсон. Торох шиг юм болохоор нь тэрийг нугалж болно. Гэхдээ би тэрч байтугай эсгэрэн эсгэж янз бүрийн гой ганган хэлбэр дүрс үүсгдэг гэж ирээд л. Хүүхэд байхдаа олон долоон юм бодож балчир насныхаа ухааны хэмжээгээр чүүхэн бүндгөртөө эргэлдүүлж явсан байгаа юм. Сэмэргүй ачгүйгээрээ хөтлүүлж хаяал нэг хэрэг болгон зорьсон газараа очино. Айлтаа очино. Би Сэмэргүйд боддог байсан. Манайхаар яагаад ирдгүй юм болоо? Манайхаар ирээсэй гэж горддөг байж үлээ. Тэрнээсээ болоод тэр сохор өвгөний очисон айлд хатаар хаадж байгаа юм шиг нэг тийм дотор маань нэг тийм хүсэмжлэл үүсээд идэг болчихсон. Сэмэргүй ачгүй сүхээгээ өвөөгийнхөө нүд гэдэл эрхлүүлэх энерхийн хооронд хэлнэ.
Би тэгэхэд нь үеийнхээ хүү сүхээ татаарах. Намайг бол хинч тоохгүй. Гэтэл сүхээ өвөөгийнхөө хувьд хамгийн чухал хүн нь байна. Намайг хинч тоохгүй. Ерөөсөө манай эмээ сохорчоосаа. Тэгвэл би эмээгээ хөтлөөд эмээ миний толгойг илээд эн чин бас л миний нүд шүү дээ гэж ярина штэ. Ийм нүгэлтэй юм бодож явсан хөөхд насаан бодоод би голоор нэг юм зурх шиг болж гин тэнэг үе толгоос ихсрээд шоодох үе байдгийн. Нэг өдөр сүхэ бит хоёр хувилтлаа. Ингэх гэж их олон юм болсон л доо. Мань хашир өвөөгөө хөтлөөд өөрөө залхачихсан байсан мөртлөө надаар хөтлүүлнэ гэхээр л бүр сүyd болно. Тэгэхээр би бүр арга ядаад тэрэнд 3 төгөгнийхөө жижиг алга бөмбөгийг өгчвэж нэг удаа хөтлж айл руу явах эрхтэй боллоо. Тэгсэн Сэмэр өвгөн сумын төвийн баруун урд дэнж дээр байрлах Чанцал чавганцынх руу явах юм гинэ. Чанцал чавганц бол хөөхжиг жижиг хэн биетэй, алгын чинээ өчлөөдсөн улаан нүртэй, гэрээсийч том аргал овоолж хураадаг тийм эмээ. Хүмүүс энэ хоёрын талаар наад сохор дүли хоёр чинь бие биентэй хар багасаа л сайн байсан юм гинлээ. Таг дүли энэ эмгэн энэ сохрынхон бүр шивнээд хэлсэн үгийг хүртэл ширхэгжилж сонсдог гэсэн шүү. Гээл амны зугаа болгож байхад би нэг биш удаа сонсч байсан юм чинь. Тэгээд Сэмэргүй миний гараас атгаснаа. Чи чинь цэрэн доржийн дэлчгэр шаруудаа. Цаад сүхээ чинь залхуурчих уу? Тэгвэл яах вэ? Чи өвөөгөө нэг хүргээд хөтлөөд нэг хүргээд өгчхөөрэй гэдэг юм байна. Харин сүхээ тэр тэнд өөрийнх нь өмч болсон алга бомбогныхоо араас хөөцөлдөө завгүй үлдэхэд нь би өвөөг хөтлөөд ажилдаа гарлаа. Яагаад ч юм сүхээ өвгөнийг хөдөлж яваа надад их л дотно хараад баймаар их содон харагддаг байсан. Харин би тэрхэн үедээ хин нэгэнд тийм дотно харагдаж чадсан болов. Явах замдаа өвөө байс хийгээд сэнгэнтэл эсгэрэхэд зуны бүгчин магаар зад ярагдах шиг сэв хийсэн сэрүүн магаар төдхнөө үүсэх нь тун таатай. Би Сэмэргүйг гэрлүүгэн дагуулж явах гэсэн чинь нэг л бишээ. Буруу явах гад байгааг ли маань мэдгээд байгаа ч юм шиг хөтлүүлж байгаа гараа чангаагаад Чанцал чавганцынх руу захтаад байгаа ч юм шиг. Тэгэхээр би өвөө өчигдөр орсон борооноос болоод жалганд ус тогтчихжээ. Тэгээ хоёулаа тойроод явчих уу гэд өвөөг зэлжглаа. Тэгээд хөөрхөн өвөөгийн толгойг нь эргүүлж байгаад гэртээ аваад ирлээ. Манай хашаандан 2 гэр. Өвөөгийн жижиг гэр бол энэ хорвоогийн хамгийн гоё гэр. Эмээ маань жижиг бор авдраа уудлаад л эхлэнгүүт нь айл хэдий миний амны шүлс асгараад эхэлчихсэн байдгийн чинь аргагүй байлгүй дээ. Тэгээд Сэмэр өвөө манай гэрийн өөдөнд ирмэгцээ. Би орохгүй гэдэг юм байна. Тэрүүгээрч зогсохгүй над руу цэхэрч хөшсөн хараагүй нүдэрээ гөлийж байгаад чи моцолмсаг. Миний сохрыг даапаалж өөр газар авчирна гинэ гэд ширүүн уурлаж сүрдмээр юм боллоо. Энэ хорвоогийн хамгийн сайхан гэж боддог асан өвөөгийнх рүү манч шагаахч янзгүй. За би одоо таныг Чанцал өвөөгийнх рүү хүргээд өгье гэж хичнээн гуйсан ч нэг л итгэлгүй айдастай төрх царайд нь тодорчсон сөхөрч суугаад туранхай мөрөө унжуулчаад ерөөсөө босохгүй байлаа. Өвгөн үнэхээр гомдчихж. Таг сохор хүнийг эмзэг талаар нь хуурч мэхэлсэн гэдгээ мэддэг юм бол 5 хуруу боовны амтыг гарцаагүй хүртэх учраас
год хийгээд сүхээг дагуулад иржүүлээ. Өвгөн маш гүн завиртээж бараасан чихтэй гэрээдээ харсан да. Тэрнээс хойш Сэмэр өвгөн намайг огт тоохгүй сүхээдээ тоглох гэж очсны минь яагаад ч мэдчихсэн бүү мэд. Ачгүйгээ надаас толвай гэж сэмхэн хэлж байхыг би сонсоод их л эмзэглэж байсан да. Тэр үед бас итгэж болохгүй хүний үнэрийн Сэмэр өвгөн мэддэг байхаа. Тэгээд намайг үнрээр маань таньчихдаг юм байна гэж бодож байсан. Таг харанхуй тэр өвгөний сэтгэлийн нүдэн намайг хараад л муу хөөхөд гэж таньдаг байсан байж ч магадгүй юм. Хөөхий тэр өвгөнд итгэл алдаж нэг удаа ч гэсэн нүдэн болж чадаагүй энэ явдлыг санахаар хөнхөн гунигаар хочуулах шиг болдгийг. Сэмэр өвгөнийг тэр өдөр чанцар чавганцынд хөтлөөд хүргээд өгчихсөн бол хүүхэд ахуудаа хийсэн хамгийн том буянтай үйл минь байхсан уу? Ингэж бодоод би босч гулгуур дээр тоглож байсан бяцхан охиноо хөтлөөд гэрээдээ алхлаа. Охиноо хөтлөөд алхдаг шиг Сэмэр өвгөнийг л ганцхан удаа хөтлөх байсан гэх хиг ёг хийсэн бодол толгойд одоо ботл эргэлцээр л байдаг.